Батлын хонсголын 70 он баярын зэвсэг түвшний жагсаал. Энэ жагсаалаас хойш Жанжинсаг баатрын толгойд зэвсэг түвшний жагсаал хийлгүй 5 жил өнгөрчээ. Сэргэрсийн цог золбоо, эрдэм чадвар, эрэмгийн зориг, эрвий жагсан энэс дүр төрх Угтангийн хорны маань нүүр царай сүр хүчийг илэрхийлж байдаг. Эрчилгээ тусгаар дөхнөлөн эрхлэн дээдлийн чухлыг Монгол улсын зэвсэг түвшний дайчид хүний ухамсарлан ойлгож, овог дийдсийн баатарлаг дайчин уламжил, мөнхийн гэрээсэл дүнж хэвээр өдгөө 75 дахь хавартайгаа солгож байна. Монголын ард түмний амьдралд шинэ иргэдийн жил боллоо. Ардчилсан хөлсгөл явснаар Монголын зэвсэг түвшний бүсэд зохион байгуулалт үйл ажиллагаа шинжилэгдэн өөрчлөгдөж шин зорилт тавьж ирсэн юм. Улсын баг хурал 1992 оны 1-р сарын 16-нд Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлан гаргалаа. Эх орныхон тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах төрийн үүрэг мөн гэж үндсэн хуулиндан анхудаа хуульчлан тодорхойллоо. Хол хэмээн бүүцэх яббас хөрөө, хүнд хэмээн бүүцэх өргөвөөс даагдъё, бие бүх бөгөөс ганцыг ялъё, сэтгэл бүх бөгөөс олныг ялъё. Иймхүү Чингис хааны айлдсан сургамж нь цэр бүхний зүрхний цохилт болон ирээдүйн үед хүмүүжиж байна. Хатан дэлхийг морин туурайгаар бөмбөрдөж явахдаа овог дээдсийн маань өргөж тахиж ман дуулсан харийн дарлалд хагсарч хугсарч явахдаа үрийн үрд бүртөөлн банжуулж хадгалсан эзэн Чингисийн цагаан туг догшин хар сүл их орныхон харин голомт дээр эргэж төрлөө. Монгол улсын их орны 1993 оны намрын чуулганаар Монгол улсын батлан хамгаалахын тухай хуулийг саяхан баталсан батлан хамгаалах салбарын эрхлэн үндсийг бүрдүүлсэн анхны тулгуур баримтж болсон. 1994-95 онд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол улсын цэргийн номнод, Монгол улсын иргэний хамгаалалтын тухай хууль, хэдийн тухай хууль, цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай гэсэн багц хуулиуд гарч зэвсэг түвшний үйл ажиллагаанд хэрэгжиж эхэллээ. Батлан хамгаалалтын сайдын зөвлөлийг байгуулсан явдал цэргийн байгуулалтын хамтын удирдлагыг хэрэгжүүлэх чухал алхам боллоо. 1990 оноос эхэлж цэрэг армийг тойроогүй дайрч өнгөрсөн нийгмийн шилжилтийн үеийн хүнд, амаргүй, хариуцлагатай ачааг үүрэх тавилан батлан хамгаалах яам түүний зөвлөлд ноцсон. Эрхэжлийг төрийн тогтолцоог бүрдүүлэх хүрээнд улс орныг батлан хамгаалах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулах эрхлэлийн үндсийг тавих ажилд анхаарлан хандуулж, асуудлыг боловсруулан хэрэгжүүлэх шинэ арга замыг тодорхойлж байдаг. Монгол улсын засгийн газрын гишүүн батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Шаглын Жаданба. Монголын ард түмний үе үеийн цэрэг эрэс их орон ард түмнийхөө мөнхийн ядгуур эрхшийн төлөө цусаа асгаруулж, хөлсөө туслуулж, алтан амиа золиосон хийж ирсэн дэнцлийн үр дүнд монголчууд галголомтоо манаж туурга тусгаар улсаа хамгаалж үлдэж чаджээ. Олон зуун жилийн дайчин баялаг түүхтэй Монгол зэрэгээс улбаасан Монголын орчин үеийн зэвсэг түвшин үүсэн байгуулагдаад 75 жил боллоо. Монголын зэвсэг түвшний үүсэл хөгжил бол 1921 оны үндэсний ардчилсан хөлсгөлтэй салшгүй холбоотой юм а. Монгол оронд ардчил зах зээл өрнөсөн сүүлийн 5 жилд манай төр засаг цэргийн хамаалал зэвсэг түвшнийг шинчлэх хэдийг харсан бодлого төлөвлөгөөтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. За энэ бодлогын хүрээнд юуны өмнө батлан хамгаалах салбарын хууль эрхцийн үндсийг одоо бүрдүүлэх, зэвсэг түвшний бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох,
зэвсэг техникийг шинжлэх, зэрэг сайжруулах, засварлах, сургалт бэлтгэлийн тогтолцоог төгөлдржүүлж сайжруулах, офицер боловсон хүчнийг бэлтгэх шин тогтолцоог бий болгож төлөвшүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгаалтын асуудлыг сайжруулах, цэргийн гадаад харилцааг өргөдөх зэрэг олон чухал арга хэмжээнүүд багтаж орж байгаа юм. Энэ бодлого чиглэлийг хэрэгжүүлэхийн тулд батлан хамгаалах яам, цэргийн удирдлага тодорхой төлөвлөгөөтэйгээр ажиллаж жилээсжилд алхмуудыг хийж байна. Цаашдаа хийх ажил, шийдвэрлэх асуудлууд улам их байгаа нь ойлгомжтой юм аа. За манай зэвсэг түвшний нийт биеврэлтгүүн хизээ ямагт төрийн сүлд ард түмнээ дээдлэн хүндлэж тэдний хүлээлгсэн итгэл найдварыг биелүүлэхийн төлөө урдын адил өөрийн үүргээ үнэн чударгаар биелүүлж ажиллах болно. Би түмнийхээ үндэсний нэгдэл Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж цэргийн эрдэнэд шамдан боловсрч улсын нууцыг найдвартай хадгалж Монгол улсын хууль цэргийн дүрмийг чан цахин биелүүлэхээ батлан хангалтыг эх орноо батлан хангалтч дайчин би өргөсөн дангаасаа нэсвас төрийн хууль ёсны цэвэр түлээн Монгол улсын төлөө зүтгэе. Сэхүүлийн мөрдөж байгаа сургалтыг тасралтгүй эрчимтэй явуулах зарчим тулгуурласан цэргийн сургалтын шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бие бүрэлдүүний биеэр хийж гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна. Сүүлийн жилүүдэд байнгын бие бүрэлдүүний даргын бэлтгэл шин шатанд гарлаа. Офицерууд мэрэгжилтэн мастер байхаас гадна тайван болон дайны цагт хамт олныг зохион байгуулах өндөр чадвартай бие даасан идэвхтэй ажиллагаа орчин үеийн баялдааны явуул гараг ухааныг төгс эзэмссэн. Захирал Дагстан над шиг бай. Намайг дуурайх тун гэсэн зарчмыг хэрэгжүүлж чадах мэдлэг чадварын өндөр шаардлага тавьж байна. Сургалтын шинжилсэн тогтолцоо анги салбарын үйл ажиллагаанд хэрэгжиж, хугацаатай цэргийн албан хаагчдын богино хугацааны эрчимтэй сургалт зохиурдын түрлээ. Эдгээр нийгмийн шийдвэрлэлийн үед улс орны эдийн засгийн боломж нөхцөл сайн байгаач ард түмний үрс сад болсон цэрэг байчдын сурч боловсрох ахуй хангалтыг сайжруулах боловцоотой бүх арга хэмжээг авсаар байна. Цэргийн харилцаа Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улс, Америк нэгдсэн улс, холбооны бүгд найрамдах Германы улстай цэргийн аташаа харилцан суулгах хэмжээнд хүртэл өргөдсөний дээр бүгд найрамдах Энэтхэг улс, бүгд найрамдах Польш улс, Израиль, Канада улс Монголд цэргийн аташаагаан хавсран суулгаж, Япон, Франц зэрэг улстай үр ашигтай цэргийн харилцаа тогтлоо. Цэргийн гадаад харилцаа хамтын ажиллагаа нь Монгол улсын батлан хамгаалах гадаад таатай нөхцөлийг бүрдүүлэх, цэргийн эдлэгслийг бэхжүүлэх, зэвсэг түвшний бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, боловсон хүчин, арга хангалтыг сайжруулах хэвийн ажиллагааг хангахад аж холбогдолтой юм. Нэгэн цагт их богд эзэн Чингис маань мянган цэргийг олох хуйдар хялбар нэгэн жинжнийг олох хуйдар бэрхэмэн сургасан байдаг. Иймд цэргийн боловсон хүчин бэлдэх асуудал нэн чухал. Жанжин Сүхбаатарын нэрмжит цэргийн их сургууль 16 мэргэжилээр офицер ахлагч нарыг сургаж бэлтгэдэг зэвсэг түвшний эрдэнийн уурхай билээ. Цэргийн их сургуулийн түшиглэн цэргийн шинжилх ухаанаар эрдэнийн зэрэг хамгаалуулах зөвлөлийг байгуулж анхныхан эрдэмтдийн бүтээлийг хэлэлцсэн дэд доктрин зэрэг хамгаалуулж эхэллээ. Хууль, гайд, холбооны мэргэжилээр бүсгүйчүүл эсэж суралцах боллоо. Цэргийн их сургууль, давтагчийн болон офицерийн сургууль, оперативын факультет, магистр, ажинктурын сургалт гэсэн шаталсан сургалтын шин тогтолцоог
хэрэгжүүлж байна. Цэргийн их сургуулийн хөгжмийн дунд сургууль суралцах төгссөн хөгжимчид нэгдгэл ангиуд болон соёл урлагийн олон байгууллагад ажиллаж итгэл найдварыг биелүүлж байна. Жилийн өмнөөс цэргийн их сургуулийн дэргэд оперативын факультет байгуулагдаж, эх орондон анх удаа цэргийн дээд боловсролтой команд штабын болон оператив тактикийн мэргэжлийн офицеруудыг бэлтгэж эхэллээ. Эрдэнийн энэ шинэхэн булгийн анхдагчид болох 12 офицер 1995 онд төгсөж, нэгдгэл ангиудын удирдах албан тушаалд томилогдлоо. Ардын хөлсгөлтэй нас вичцүү олон түмэндээ госпитал гэж алдарсан цэргийн төвөндлийн анх 15 орон бүхий цэрэг ардыг эмчилэх эмнэлэг нэртэй тулгын чулуугаан тулж гал голомтон бадраасан түүхтэй. Цэргийн төвөндлийн өнөөдөр улсын хэмжээнд тэргүүлэх 4 томоохон клиникийн нэг болтлон үйлчилгээний цар хүрээ материалыг бааз боловсон хүчний хувьд өсчихвчлээ. Тус эмнэлгийн дэргэд хордлогын яралтай тусламжийн үндэсний төв байгуулагдлаа. Их орноо батнайдвартай батлан хамгаалахад офицер дайчдын эрүүл бий Сарууд ухаан эрхэм нэгэн эрдэнэ байдаг. Энэ ариун үйлсийн манаанд эмч, совилогч, ажилчид алдрын алжаадан мөртөн хөдөлмөрлөж, элдэг өвчнг ялааршуулж хүмүүс эрүүлийн жаргалыг эдлүүлж байна. Зэвсэг хүчний хэмжээнд биеийн төлөв спортын ажлыг удирдан зохион байгуулдаг мэргэжлийн байгууллага бол 1996 онд хагас 100 жилийн хугацаанд золгож байгаа алдар спорт сургууль төлөв. Манай олимпийн медаль тамирчин 2, дэлхийн аварга 12, тэрийн аварга 18, олон улсын тэмцээнээс нийт 1000 гаруй медаль хүртсэн танилцтай. Алдар нийгмийн спортын их хэмжээнээс Монгол улсын гавьяа тамирчин 11, гавьяа багш дасгалжуулагч 2 төрсөн. Зэвсэг хүчний биеийн төлөв спортын хороо дэлхийн цэрэг спортын байгууллагад гишүүнээр эсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна. Цэрэг ард түмний холбоо гэрчүүд залуусны оронч хүмүүжлийг төлөвшүүлгээд зэвсэг хүчний соёл урлагийн байгууллага чухал үүрэг үйлдвэрлэв. Чухамдаа энэ хүчит хөдөлгүүр офицер дайчдад хоолцоо соёлын тансаг сайхныг мэдрүүлж, их орон их нутгаан дээдлэн хүндэтгэж, албан нэр төрхөө сайн хаад итгэл үнэмшил сэтгэлийн сагладшгүй хурам зэрэг хайрладаг болжээ. Түүхэнд оруулсан говь нэмэр гавьяа туйлсыг мөнгөжүүлэх зорилгоор Монгол цэргийн музейг бүтээн босгодлоо. Монгол улсын оршин тогтнож ирсэн бүх түүх угтаан тусгаар дотн хэн төлөө тэмцэлийн он бараалын бичиг. Их орны хон тусгаар дотн хэн төлөө ам биеийн үл хайрлан тэмцэж, Энгэрийн сум одон хоёроор цоолуулж ирсэн Ахмад дайчид төрөлсийнхаа түүхийг бүтээгдэж, түүхэндээ мөнгөрсөн гавьяатнууд илээ. Зэвсэг хүчний амьдралыг соёл хүмүүжлийн ажилгүйгээр төсөөлхийн аргагүй.
анги салбаруудад шаардлагатай соёл гэгээр сургалтын техник хэрэгсэл, дэлгэцийн болон дүрслэгчлийн кино, биеийн тэмдэг спортын зориулалттай тоног хэрэгслэр тогтмол хангаж байна. Өнөөдөр дэвсгэр хүчний пүүс компаниуд тамир телевизор, аяны хүлээн авагч, сансрын антенн, мачтын хэрэгцээний бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хэвлэл, оюутан, ачаа тээгэр, амралт, соёл, ахуйн үйлчилгээ, худалдаа, барилга, үйлдвэрлэл гэсэн олон талт үйл ажиллагаа эрхлэж байна. Цэргийн хангалтыг гадаад дотоодын зах зээлтэй холбож, хотос, хүнс, бусад шаардлагатай бүтээгдэхүүнээр хангах үүргийг зэвсэг хүчний пүүс компаниудын нэгдэл Зэв канцерын хүлээж худалдаа үйлдвэрлэл эрхэлж байна. Тус канцерын үйл ажиллагаагаа эхлээд удаагүйч Оросын холбооны улс, холбооны бүгд найрамдах Германы улс, бүгд найрамдах Хятад улсад байнгын төлөөлөгчдийн газартай болж зэвсэг хүчний захиалга даалгаврын дагуу импортын бүтээгдэхүүнээр тасралтгүй найдвартай хангах нөхцөлийг бүрдүүллээ. Улс орон зах зээлийн харилцаанд шилжснээр цэргийн ахуй хангалтанд зарим нэгэн хүндрэл бэрхшээл учирсан юм. Гэсэн ч урдын төлөрсөн төлөвлөгөөт хангалтыг мөрөөдөж, гараан тусч бэлэнчилж суусангүй. Төсөв хөрөнгөмөр ашигтай зарцуулж, дотоод нөөц боловцоогоо аль болохоор шахан дайчлах хэрэмцэг, итгэх санаачлах нэгтгэл ангиудад хөрнөлөө. Өнөөдөр анги байгууллагад өөрийн туслах аж ахуйг хөгжүүлж, мах, сүү, цагаан эдэ, төмс хүнсийн ногоо, урилан бүтээгдэхүүн зэргийг өөрсдөө үйлдвэрлэж, авцар дайчдынхан ахуй амьдралд тусдан болж байна. Монгол улсын зэвсэг хүчний барилгын цэрэг нь цэргийн явдлын яамны сайд бүх цэргийн жинжин гэмтийн тушаалаар 1936 оны 3 дугаар сарын 2-нд байгуулагдсанаас хойш өдгөө 60 дахь хавартаан золгож байна. Барилгачин байчид Улаанбаатар, Дархан, Эрдэнэт нийт 14 аймаг, Далгарын сум сангийн аж ахуйн нутаг дэвсгэрт үйлдвэрх, дайж ахуй, орон сууц, соёл үйлчилгээний болон батлан хамгаалах зорилттой 5,000 шихэн барилга байгууламжийг барьж ашиглалтанд өгсөн байна. Барилгын цэргийн хөдөлмөр бүтээлийг ард түмэн төр засаг өндөрөөр үнэлж, барилгын цэргийн ерөнхий газар түүний харьяа Тэг 22, Тэг 17, Тэг 73 дугаар ангиудыг хөдөлмөрийн гарьяаны улаан түмэн утгаар шагнаж, Бямба, Батмун, Очрогот, Цэхэ, Түмэн нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол. Монгол улсын зэвсэг хүчний бүтцэг ерөнхий зориулалтын улсыг агарын батлооноос хамгаалах, барилга, иргэний хамгаалалтын цэрэг, байчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн багтана. Ерөнхий зориулалтын цэргийн бүрэлдэхүүнд мотобуудлага, танк, артиллери, зенит, тагнуул, хим, холбоо, инженер, авиац, ард талын анги салбарууд үүрэг гүйцэтгэдэг. Ерөнхий зориулалтын цэрэгнээ эрс түргэн өөрчлөгдөх цагийн байдалд өргөн фронт дээр их гүнд өндөр хурдтайгаар газар орон цагаагаар ямар ч нөхцөлд баялагын ажиллагаа явуулах үндсэн үүрэг зориулалттай. Ийм ерөнхий зориулалтын цэргийн баялагын ажиллагааны амжилт нь юуны өмнө бүх төрөв тусгай мэргэжлийн цэргийн баялагын боломжийг дээд хэмжээгээр бүрэн байцлах, тасралтгүй нэгт харилцан ажиллагааг зохион байгуулснаар
хангагдах учиртай. Монгол улсын өөрийн хамгаалах цомхон чадварлаг зэвсэг хүчинтэй байх цэргийн номлолын дагуу сүүлийн жилүүдэд нэлээд анги салбарууд мэрэгжлийн цэргийн зохион байгуулалтанд шилжлээ. Өөрөөр нь хугацаат албаны цэрэг төрүүч нарыг сургаж бэлтгэдэг байсан холбооч, телеграфч, планшетч, шүхэрч, тагнуулчин зэрэг мэдлэг боловсрол, дадлаг чадвар, урт хугацааны уйггүй хөдөлмөр шаардсан цэргийн олон төрлийн мэрэгжлүүдэд зэвсэг хүчинд 3-5 жил ажиллах гэрээтэй 20-25 насны залуус албашиж байна. Цэргийн мэрэгчэнд төгс боловсрсан мэрэгжлийн өндөр зэрэгтэй бие биелдэр сэтгэл зүйн зохиол бэлтгэл бүхий мэрэгжлийн офицер ахлагчид анги салбарын ялгар дамжуулалтанд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Тэдний тайран болон дайны сахиг үйлчлэх үүрэгтэйг холбогдсон ямар ч нөхцөлийг даван туулах зэрэг золбоо төвчээр хатуужил хаалсан ба сорцолж байдаг. Зэвсэг түвшний өрх хүлд багтдаг нэгэн гишүүн нь иргэний хамгаалалтын цэрэг юм. Иргэний хамгаалалтын цэрэг нь байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлж хамгаалах, аврах, учирсан хор уршгийг арилгах арин үүрэг хүлээж, өнөөдрийг хүртэл их хорон ард түмнийхэн тусын тулд үйлчилж байна. Улсын их хурлаар Монгол улсын иргэний хамгаалалтын тухай хууль батлагдсан явдал уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж иргэдийн үүргийг тодорхой болгож түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон эрх зүйн харилцааг зохицуулж өгнө. Сүүлийн жилүүдэд улс оронд тохиолдсон байгалийн удаадараагийн гамшиг, цас, зур, гал, түймэр, үер ус, онгоцны осол зэрэг цаг улсын элдв аюул. Түүнээс учирсан хор уршгийг арилгахад иргэний хамгаалалтын цэргийн гүйцэтгсэн одоо ч гүйцэтгэж би үгүйлж баршгүй аж тус буян туйлсыг төр засаг олон томон өндөр үнэлж байдаг. Агаар мандлын халдваршгүй дархан байдлыг сэхэн хангах хариуцлагатай үүргийг агарын дотлооноос хамгаалах цэргийн бие бүрэлдэхүүн нэр төртэй биелүүлж байна. Тэдийг орныхон дээд хөх тэндрийг 24 цагийн турш нүдэд завчлгүй сонор соргол харж баялдааны баянгын жижүүрлэл хийдэг онцлогтой. Өнөөдөр зэвсэг түвшний улсыг агарын дотлооноос хамгаалах цэрэг нь радио техникийн, зенит артиллерийн, сөнөөгч онгоцны анги салбаруудаас бүрдэж байна. Сүүлийн жилүүдэд агарын дотлооноос хамгаалах цэргийн анги салбаруудыг бүхэлд нь мэрэгжлийн цэргийн зохион байгуулалтын шилжүүлж, бүтэц бүрэлдэхүүнийг сайжруулснаар зэвсэг түвшний бие даасан төрлийн цэрэг бодлон өсч бэлчиж байна. Хөлс их гарвал дайны үед цус багварснаа гэсэн дайчин үрээ нэгтгэл ангиудын сургалт бэлтгэлийг эрчимжүүлж, баялд хурц чадвар, баялдааны бэлэн байдлыг өндөржүүлэх хол хөшөөрөг болдог юм.
Зэвсэг түвшний офицер байж төр засаг ордод өмнөдөн амд ажиж өргөсөн дангарагтаа үнэн чивэж зэргийн эрдэмтдэх чэнгүйгийн суралцаж зэвсэг техникээ масчрын ёсоор эзэмшив. Болзошгүй дайнд ядах нугаршгүй хатан зэрэг төмөр мэтэс сагилах дайчны хөрлийн нэгдийг хангахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр сургууль дарлагаан хийж байлаа. Өөрөөр хэрэгцээ гараад дуудсан цагт өвөл зун өдөр шөнийн ямар ч үед эрд цэргүүд нь зэрэг зэвсэгтэйгэн ямагт бэлэн байж их орны нүдчих энх хамгаалангийн баталгаа болж байна. Тэд маргааш улс орны хон онигнда аз жаргалын алтан нарыг дахалдаг хог заяатай хүмүүс. Их орн эрхэж идэ тусгаар тогтнолдмын эсрэгээр халдах ингээс тэрслэх аюулрээс элэгдэх бий эндих ханийг орон хамгаалхан эгрэгдэх төвшигтэн амар жуулагч төрийн сүлдэн амдраг. Үүний тулд алтан нараар гэрчлэн үчи бүрүүдний хаан ариун нэрээр гэрээслэн үчи үрс сэтгэл няцвас хэрхэвч намайг бүршөө үнэн хэмээхийг хэн боловч мэддэггүй. Монх тэнгэрийн хүчин дор Монгол улсынхан төлөө зүтгэе.